Хай, Казахстанаас мэдчилж байна. За би Алматы хотод ирж яг 3 цаг автобусаар явсаар агаад Charing Canyon дээр ирсэн нартал харагдаж байгаа. Тэгээд миний bucket list-ийн номер 2 үүгээр бэлж байна. Yay! Улаанбаатараас Казахстан Алматы хот руу нисэх гэж байна. 10 цагийн нислэг санаа. Алматад ирсэн байна. За сая Яндекс.Go гэдэг аппликейшнаараа нэг такси тооцоо, нэг казак ах ирлээ. Алматыг хатууд ирсэн байна. Одоо энэ болохоор битээр эдний сүмийг үзээд тэгээд Grand Bazaar гэдэг зах руу явъя гэж бодож байна. За яг нутгийн төв хэсэгт байрладаг моск дээр нэрсэн байна. Ингээ харалцсан. Эрсэн ортодокс сүм юм байна. 1907 онд баригдчихсэн гинэ. Тэгээ нэг ч хадаас ашиглахгүйгээр модоор барьсан гэдгээр алтартай гэж шүү. За бид хоёр сүмээ үзээд асчлаа. Одоо бид хоёр эндээс Green Bazaar гэдэг зах руу явах гэж байна. Яг энэ урдсан зам гараад байсан. Замын хэсэгтэй тийм байна. Захаар ирсэн байна. Алин мэдгүй энэ аа. Ямар том байсан бэ? Мэдгүй. Алматыг энэслээ сие хүртэл орж ирсэн юм шиг. Энэ юу юм? Сая кебаб захиалсан баггүй юу? Тэгсэн чинь ийм том юм байна. Ерөөсөө мдэггүй. Ийм том. Ой, ямар амар хөө. Thank you. Нүч ихтэй атаа, бүр дөрөв шигтэй байсан байна. Энд такси жоох үнэтэй юм байна. Тэгээд бид хоёр автобусаар явах гад тэгсэн чинь автобус нь бэлэн мөнгөөр авдаг юм биш амарсан нь. Тэгээд зөвхөн картаар үйлчлээ. Казахстаны хүмүүс ер нь бол дийлэнхээр айгүй хурхан хайштай хүмүүс эдийн саналчаа. Амар гоё илгэмсэг дулаахан. Тэгээ юм одоо юм дахин нэг одоо нэг банцэн дараа юм захиалахад ч ихсэн үйлчлэлийн айгуудаа ажгүй л гэсэн тий. Одоо л таалагдчих. Улааны 4 кап болжээ. Одоо бид хоёр тоороор явж байна. Тэгээд өнөөдөр юу гэж хэлэх вэ? Castle Lake, Candy Lake, тэгээд Charing Canyon гэдэг ингээ гурван төрлийг хадгалж байна. Таараа явж байгаа болохоор нэг хүний 69,000 вон. Манайр 69,000 вон болж байгаа юм бэ. All right. So, first of all, welcome to Charing Canyon. За бид хоёрын арталт харж байгаа болохоор Казахстаны амар алдартай цад дүүтгэлээ дахин цастай газар. За Charing Canyon гэх газар ирсэн байна. Тэгээд бид хоёр bucket list-ийнхаа нэгийг биелүүлж авах шиг байна. За минийх болохоор номер 2 Charing Canyon дээр trekking хийх гэсэн энэ номер 2 маань үүгээр бэлж байна. Миний хувьд болохоор 26 дахь номер бас адилхан Charing Canyon дээр drone нисгэх гэсэн мэн одоо ингэж байгаа drone нисгэнэ. Ийм фокусыг хийсэн. Та бүхэн талан сойрох нь уу? За Charing Canyon эндэртэй.
За, кафе нуран дээр ирлээ. Сая өдрийн хоолоо идчихэд одоо эндээс доошоо өөрсдөө буугаад алхаад очт юм байна нуурлуугаа. Кафе нурын маань хэрэг одоо харагдаж байна артаа шүү дээ. Ямар гоё. Тэр цаана өндөр харагдаж байгаа тастай уусаараа хэмшээний нуруу гэдэг юм. За, кафе нурлуугаа одоо бууж юм. Тэгээд энэ кафе нур болохоор 3 нурны системтэй юм байна. Тэр нь ямар утгатай вэ гэхээр тэр 3 хагцдаг юм байна. Доод хэсэг, дунд хэсэг, дээд хэсэг гэдэг 3 хагцдаг. Одоо миний очиж байгаа нь болохоор доод хэсэг. Хүмүүсүүдийн хамгийн амархан очдог хэсэг нь ингэнэ. Тэгээд зам янз бүрийн зураг хад хамгийн айтайхан амархан хэсэг. За бид нар одоо том автобусаар салаад ийм жижиг автобусаар явах чинь. За энэгээр яв. Тэгээд энүүгээр болохоор Candy гэдэг нурлуу явна. Сэн нурнасаа 20 минут яваад тэгээд одоо болохоор Candy гэдэг нурлуу явж гин. Тэгээд шууд нуур дээр ирдгүн байна. Эндээс 20 хэдэн минут гэсэн бэ? 30 минут. Аха, ахын байна. Тэгээд бүрээхэн дагаад чинь нийшээ явахын тулд 2-3 арга байдаг гинэ. Нэг нь болохоор одоо энэ харагдаж байгаа морин. Морин дэшээ явж байна. Эсвэл таксигаар явж болно. Таксийн гэхдээ бүр тэр уулын оргил дээр дунд тавцаа буулгачдаг болохоор доошоогоо дахиад ингээд өөрөө алхах шаардлага гардаг болохоор хамгийн best option бол өөртөө алхах гэж манай гайд хэллээ. A few moments later. Салам алейкум. Казахстанаас мэдчилж байна.